Тэгээ шинэ сараас эхлүүлээд хэдүүлээ шинэ одоо сизон эхэлж байна. Тэгээ өдөр хамтдаа авралгүй дэлхийд аврагч хэрэгтэй гэдэг одоо ийм сэдвээр бид нар явж эхэлнэ. Тэгээд энэ сар чинь 5-7 хоног байгаа шүү дээ, тий. За өнгөрсөн 10 сард одоо санхүү мөнгөний хувьд бол тэгээд одоо нэлээд сайн ойлгомжтой болсон баг, тий. Библийн дагуух одоо санхүүгийн одоо суурийг маш сайн тавьж авсан баха гэж найдаж байна. Тэгээ өөрийн дөрвөн одоо зарцаараа дамжуулаад эзэн өөрийн чуулганд зөвгөө тунхагласан баха гэж найдаж байна. Тэр нь тэгээд харах нүд тэгээд зүрхний хандлага зөв байх нь бурханд тааламжтай юм байна гэдэг одоо энэ зүйлийг одоо миний хувьд бол маш сайн ойлгож авсан. Тэгээд бидний амьдралын зорилго бол бурханд таалагдаж амьдрах шүү дээ, тий. За хамтдаа залбирая. Өнөөдрийн үгийн төлөө тэгээд бас энэ сар эзэн өөрийн чуулганд өгж байгаа үгээрээ дамжуулаад бидний амьдралд бидний одоо яг хувь хүн миний итгэлд үнэхээр хувь нэмэр болоосаа, тий. Миний итгэл үнэхээр бурхныг таньж мэдээсэ. Би тэр миний зүрхтэй бурханд үнэхээр ойрхон байгаасаа гэдгийн төлөө өдөр хамтдаа залбирая, тий. Эзэн минь та нар хандан залбирч байна. Та бол бидний найдвар. Таны нэгүсэл талархъя. Бидний зүрхэнд итгэлийг өгсөнд баярлалаа. Эзэн минь та биднийг өөрийн оршихуй дотроо зогсоож байгаад баярлалаа. Таны чуулганд байгаад баярлалаа эзэн. Их эзэн та өөрийн үгийг өөрийн чуулганд өгж байгаагийн төлөө бас талархъя. Эзэн тэгээд энэ сар хийгээд өнөөдөр бидний дунд тунхаглагдах таны үгэнд бас талархаж байна. Тэгээд энэ үг биднийг бас үнэхээр хэлбэржүүлэх болтугай. Бидний зүрхийг үнэхээр тань руу эргүүлэх болтугай эзэн. Бид үнэхээр ялалтай амьдрахад та туслаарай. Учир нь та бол бидний найдвар, та бидний итгэл билээ. Ариун сүнсээ та энэ газар оршооч. Өөрийн чуулганд та дуудан авчирсан, хөтлөн дагуулж энэ газар суулгаж байгаа. Өөрийн хүмүүсийн дээр таны тос тосолгоо дүүрэн байх болтугай. Таны үгийг сонсож явахд хүмүүс эдгэрэх болтугай. Таны үгийг сонсож явахд хүмүүсийн зүрхэнд итгэл өгөгдөх болтугай. Эзэн таны үгийг сонсож явахд бидний үнэхээр хараад хэлэх болтугай. Их эзэн таны үгийг сонсох үед бидний амьдрал дах олон асуудлууд таны нэрээр нуран унах болтугай. Их эзэн бид үнэхээр таны хүүхдүүд байхдаа баяртай байхад туслаарай. Та бол сайн бурхан. Тэгээ бүх зүйлийг танд даатхан эзэн Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Бүгд хамтдаа эзэн нэг алдрын чангалуу ташаалтыг өргөхөө. За бид өнгөрсөн 5 дахь өдөр хамтдаа чуулганаараа эзэнд магтаал, залбирал өргөх одоо ийм цагийг сард нэг удаа гаргахаар төлөвлөсөн байгаа. Тэгээ өнгөрсөн 10 сараас ахуулаад бид нар эхэлж байна. Тэгээд сар болгоны сүүлийн 7 хоногийн 5 дахь өдөр. Сар бүрийн сүүлийн 7 хоногийн 5 дахь өдрийг та ингээд нөгөө нэм гараг гэдэг шиг бас цээжлээд авчаарай заяа. Тэгээ тэр өдөр та бас чуулгандаа зорж ирээд хамтдаа эзэнд бас магтаал хүндэтгэлийг өргөж тий эзэнд залбирлуудаа өргөж. Яг л залбирал хүндэтгэл гэдэг бол итгэгч хүний бурханд итгэдэг хүний хамгийн чухал одоо хоол юм аа. Бид нар сайн витамин хэрэглэж бас сүүлийн үед одоо бие тэнхээтэй байгаа шүү дээ. Тэгээ түн шиг бид нар эзэнт залбирч, түүнийг магтаж, түүний үгнээс суралцах гэдэг энэ цагийг их олон байлгах тусмаа бидний итгэл илүү батбөх болно гэсэн. Амен. Тэгээ манай монголчин бас их бурхны нэгүслийг их авсан болов гэж би боддоо шүү дээ. 7 хоногт нэг сайн цугларч чадвал те. Ер нь болчиход байгаа шүү дээ ер нь те. Гэтэл бид нар ингээд Христ итгэл хөгжсөн те яг ингээд нийгэмдээ нөлөөлж чадж байгаа тэр улс орнуудыг харах юм бол доороо 7 хоногт 3 цугларч. Нийтээрээ цугларх нь шүү дээ. Тэгээ тэрэн дунд бол чинь 9 бүлэг баг өдөр болгон цуглард юм шүү. 9 бүлэг ингээд хийгээд ирэхээр те. Яг л тэр чинь бид нар өдөр бүр хоол идэхтэй л адилхан бохгүй те ер нь бол те. Тэр чинь өдөр бүр битэл 3 цаг болоод нэг идэгэл одоо энэ эрүүл хоолдог хүмүүс чинь заадаг үст тэр нь бол те. Тэгэхээр хоол хүний амьдрал чухал байдаг шиг
бидний сүнсний амьдралд, итгэлийн амьдралд залбирал, хүндэтгэл мөргөл, эзний үг, нөхөрлөл гэдэг энэ зүйлс бол чухал шүү багт өнөр. Тийм учраас та хоошин тавихгүйгээр эзний өргөөг зорж байгаараа таны амьдралд бурхан гайхамшиг хийх болно. Амен. Тэгээ бид нар олоолаа цугларсан, сансныг бодвол тэгээд би эзэнд бас талархсан. Тэгээ бидэнд бас ийм цаг зөвшөөрөгдөж байгаад бүгд хамтдаа нэг эзэн далдрын хаалга ташаалтыг өргөх үү те. Бид нар нэг яана тэгчихгүй бахтай, ингэчихгүй бахтай биш те. Биднэрт энэ боломж бол байна. Харин сонголт нь биднэрт байгаа шүү. Та сүнслэг амьдралдаа бас ингээд санаа тавиарай. За бас өчигдөр Библийн сургалтын төвийн 30 жилийн хойд зориулсан бас спорт нөхөрлөл болсон. Тэгээд манай суглаанаас ч бас Библийн сургалт нэлээд олон хүмүүс бас сурж байгаа. Бас нэлээд хэдэн хүмүүс бас сураад төгссөн байгаа шүү дээ тий. Тийм учраас нэг Библийн сургалтын төв гэдэг бол бас Монголын христийн биед одоо багш нарыг бэлдэж байгаа тий. Удирдагч нарыг бэлдэж байгаа. Библийн боловсрол олгох тэр хүмүүсийг бэлдэж байгаа маш чухал одоо газар шүү дээ. Тэгээ тэнд ч гэсэн одоо чуулган маань өөрсдөө хүмүүсийг явуулаад одоо ингээ бэлтгэгдэж байгаа нэг өрөөлтөй байгаа. Тэгээд сайхан христийн бие хамтдаа цуглараад сайхан юм нөхөрлөх цаг гарсан. Тэгээд ийм зүйлүүдээр дамжуулаад бид ч гэсэн ингээ тэжээгдэж байгаагаа миний хувьд ямар ч байсан их мэдэрсэн. Өө нэг гоё цаг байд юм байна. Би бол анх удаага орж үзсэн энэ жил. Тэгээ манайхаас ч одоо энэ жил нөгөө Библийн сургууль сурж байгаа хүмүүсийг та хэдэр нь мэдж байгаа юу? Би бас нэг хаяа нэг группээр оруулдаг шүү дээ тий. За манай тэгшээ ахлагч маань байна. Болроо ахлагч байна. Манай Марта байна. Баясаа маань сураад төгссөн. Манай зөв төр ирсэн. Зөв төр байгаа. Манай бүжээ сурж байгаа. Тэгээд би бас ингээд сурж байгаа. Яг одоо сурж байгаа хүмүүс маань. Тэгээ нэлээд хэдэн хүмүүс сурдаг. Тэгээ та бүгд маань санах бүрдээ бидний төлөө бас залбирч өгөөрэй гэж хүсэж байна. Тэгээ Библийн сургууль гэдэг нь өөрөө ингээд сүнслэг тэмцэл байдаг. Энэ дотор бид нар явахын тулд заавал залбиралтай явах хэрэгтэй байдаг. Тийм учраас чуулганы залбирлын тусламж бас хэрэгтэй шүү гэдгийг бас та бүдээс хүсэмжилж байна. Тэгээ та бүд санах бүрдээ бас залбирч өгж байгаарай гэж одоо хүсмээр байна. За, хамтдаа үгийн цаг руу оръё. За, аврагдаагүй дэлхийд аврагч хэрэгтэй сэдв дотор өнөөдөр бүгдээрээ үннийг дардаг зүрх гэсэн одоо ийм сэдвтэйгээр үзнэ. Ром номын 1:18-аас 25 дугаар хэсгээс суралцъя. За, шинэ гэрээний Ром номын 1:18-аас 25. За, бүгдэнд нь Библи байна уу? Библи. Бүгдээрээ Библитэй байна уу? Байхгүй гэсэн үг үү те? Ер нь бол. За, тэгвэл энд гарч байгаа те. Та Библи чуулганд ирэхдээ Библи авчирч байгаарай. Нэг тийм хүнд биш шүү дээ те. Одоо сүүл үед чинь бас нөгөө нэг юу болчиход байгаа, смарт болчиход байгаа шүү дээ, тийм. Ахаа гэж найдаж байна. Библи бол бидний амьдралын чухал одоо юм зүйл шүү. За, өнөөдөр бүгдээрээ яг Библийн энэ ишлэлийг нэг эрэгтэй эмэгтэйгээр ээлжлээд уншичмаар байна. Болж байна уу, тийм. За, 1-р хэсгийн одоо 18 дугаар хэсгийг одоо ирчүүд, тэгээ 19-ийг эмэгтэйчүүд, 20-ыг ирчүүд, 21-ийг эмэгтэйчүүд, 22-ыг ирчүүд, 23-ыг эмэгтэйчүүд, 24-ыг ирчүүд, тэгээ 25 дахь хэсгийг бүгд хамтдаа уншъя. За юу. За, бэлэн үү? За, 3 И. өөрсдөө мэрэгэн гэж хэлдэг ахаа бид Монгол болсон бөгөөд
Бурханы бидний зүрхийг үсэлж тийм боцорын гараар зүрхнээс тэд бие махбодоо өөр хоорондоо тааж. Учир нь тэд Бурхны үннийг худал хуурмгаар сольж бүтээгчээс илүүгээр бүтээлд нь мөргөн зарагджээ. Бурхан бол үрд магтагдах бүтээгч мөн. Амен. За яаж юм? Сүлдээ ингээд жоохон сулраа замаасаа хаягдаад байна. Гайгүй үстэй. Тэхгүй шүү. Хэдүүлээ эцээ хүртэл хамт явна шүү. За юу. Ялбай. Манай монголчууд юмыг их сайн эхлүүлдэг те. Хэдүүлээ эцээ хүртэл хамт явна шүү. За юу. За Ром номын энэ хэсгийг бид нар ингээд уншихаар ирэн бараг ингээд их ойлгомжтой юм шиг те. Маш ойлгомжтой юм шиг. Тэгэхээр бид нэр энэ дэлхий дээр энэ үнэн гэдэг одоо энэ үгийг хэрэгжилж амьдардаг болсон байна. Үнэн. Өдрөмт үнэн гэж хэлэх ба. Тэгэхээр энэ үннийг хэрэг хайж байгаа вэ гэж. Харин амьдралдаа үннийг хэрэг хийж байгаа вэ? Тэр үнэн гэдэг энэ зүйл хэрвээ байдаг бол энэ тийм чухал зүйл байх гэдэг шүү дээ, тийм үү? Хүний амьдралд. Үнэн гэж байдаг бол хүний амьдралын үндсэн одоо тэ чиг үгүй жин үнэг харин энэ үннийг хүмүүс яадаг вэ гэхээр өөрийнхөө хүсэл тачаалд нийцүүлэн ойлгож байгаад хамгийн том асуудал байгаа. За хэрвээ үнэн гэж байгаа бол миний бодож байгаа шиг нэг ийм л юм байгаа бах та гэсэн үг байхгүй юу? Тэгвэл бид нар яг энэ үннийг хаанаас олж мэдэх ёстой юм бэ? Яг энэ үннийг заадаг газар гэж юм байгаа мó? Эсвэл бид нар зүгээр ингээд амьдралаараа амьдарч үзээд энэ л юм байна гэж бодох ёстой юм. Тэ? Тэг амьдарч үзээд энэ л юм байна гэж бодоод очисон чинь бас буруу байвал яах вэ? Гэдэг ийм асуултууд бидний амьдрал гарч ирж байгаа гэсэн. Тийм учраас хүмүүсийг ийм байдалд оруулахгүй тулд Бурхан яасан бэ гэхээр хүн төрлөختөнд өөрийнхөө үгийг үлдээсэн баг. Яагаад? Бурхан хүн төрлөختнийг хайрлсан гэж байгаа шүү дээ. Хайрлсан. Тэр энэ хайр гэдэг Бурханы энэ ойлголт бол ерөөсөө төгс зүйл байхгүй. Хэрэв Бурхан хайрлсан л бол болоо. Юуснэ эргэх шалтгаан байхгүй гэсэн үг байна. Бидний Бурхан чинь нэг шийдсэн бол тийм нэг нь шүү дээ ер нь тий. Тэр нэг амлалтнаасаа ч юм уу эсвэл шийдвэрээс нэг ингээл эргэж буцаад байдаг нэг юм биш байхгүй. Өө яана би буруу зүйл хийсэн байж та намайг уучлаарай гэдэг Бурхан огтоос биш шүү дээ. Тийм үү? Тийм учраас бид нар нэг Бурханд итгэлээ өгж байгаа шүү дээ. Яг тэр саяны ингэж хувирдггүй Бурханд бид нар итгэлээ өгдөг хүмүүс байхгүй юу? Есүсчт бол ойлгосноо тий. Есүсийн сүм цуглардаг хүмүүсийн бусдаас ялгарч байгаа ялгаа нь юу гэхээр хувирдггүй Бурханд итгэдэг байхгүй. Тэр анханасаа байсан гэсэн үг байхгүй. Анханасаа байсан. Тэр өөрөө бий болсон гэсэн үг байхгүй. Хэн нэгнээр бий болоогүй гэсэн үг. Энэ л Бурхан. Энэ Бурханд бид нар итгэлээ өгч байгаа. Тэр Бурхан хүн төрлөختнийг хайрлсан учраас яасан бэ гэхээр өөрийн үгийг өгсөн. Энэ дотор үнэн байгаа юм аа. Амен. Энэ дотор үнэн байх. Тэгэхээр Библиэд ингэж хэлсэн байна. Өнөөдөр Ром номын бидний үзэж байгаа хэсгийн 1:18 дугаар хэсгийг бүгд хамт манайх нэг уншаад өгөөч. Тэгвэл буцаа шиллээ. За 1:18 дугаар хэсгийг нэг уншаад өгөөч. За энд нэг юм аюултай гэх юм уу, сочирдмоор гэх юм уу бид нар ойлгох ёстой нэг зүйл байна. Тэр юу гэхээр Бурхны уур хилэн Тэнгэрээс илчлэгддэг. Сая бид нар хайр гэж ярьсан шүү дээ. Гэтэ бидний Бурхан бас ингээ ууралдаг Бурхан байгаа. Бүр хилэнтэй гэж шүү дээ. Эндээс арах юм бол тэр яг энэ 1-р хэсгээр хэлж байгаа, 18 дахь хэсгийн хэлж байгаа бидний нэг маш чухал ёстой ойлгох ёстой нэг зүйл өгөхөр Бурхны уур хилэн хаанаас гэж байна?
Хаанаас гэж байна? Тэнгэрээс илчлэгддэг гэж байгаа. Тэр энэ нэг ингээ хэн нэгнээс биш гэсэн үг тийм. Тэнгэр гэдэг ойлголт чинь ер нь бол ингээд маш хол шүү дээ биднээс тийм үү? Тэр чинь нэг онцгой зүйл байгаа гэхэд ойлгочих болох бах тийм. Тэгэхээр эндээс Бурхны уур хилэн илчлэгддэг гинэ. Тэгэхээр бид хэн нэгнийг уурлуулахаас ирж байгаа айдаг шүү дээ тийм үү? Ялангуяа эхнэрээ ч юм уу, нөхрөө ч юм уу, хүүхдүүдээ ч юм уу тийм ууралцахад хайртай хүмүүсээ ер нь жоохон уурлуулахыг хүсдэггүй шүү дээ тийм үү хүмүүс бид нар чинь. Тэгсэн чинь энд Бурхан ууралдаг гэсэн байгаа тоххой. Хилэгнэдэг. Тэр бүгдээ хамтдаа яагаад Бурхан ингэх болов гэдэг зүйлийг бас өнөөдөр яг энэ хэсгээс харах боломж байна. Бурхан ууралж байгаа учраас тэнд ийм шалтгаан байгаад байгаа зү. Тэ? Шалтгаан байна тэ? Түүнээс хүмүүс бидэнд чинь заримдаа нэг шалтгаангүй ууралдаг шүү дээ тийм үү? Яасан мэддэхгүй ингэ ууралчдаг хүмүүс байдаг тэ? Таны эргэн тойрон тийм хүмүүс байна уу? Бурхан бол тийм биш шүү заа. Бурхан бол бүх зүйл утга учиртай. Тэгээ тэр ингэсэн байна. Үннийг зөв бусаар нуун дарагч хүмүүсийн итгэл сүсэггүй байдал ба альва зөв бус явдлын эсрэг Бурхны уур хилэн илчлэгддэгэ гэж хэлсэн байна. Энд дээр юу гэж өгөхөр үннийг нуун дарагдуулсан гэж байгаа. Үннийг нуун дарагдуулах нь Бурхны уур хилэнг бий болгодог гэнэ яхад байна. Өнөөдрийн үгээс харах юм бол нэг би хэлээд байгаа юм биш шүү дээ тий. Библи хэлээд байгаа шүү заа юу. Үннийг нуун дарагдуулах үед Бурхан уурладаг. Бид нар ч бас тэгдэг үстэй тий. Үннээ л хэлчихэлтэй. Тэгвэл би чи уучлж штэ л гэдэг хүмүүс үстэй ярина тий. Чи үннийг хэлчихэл юм бол би ойлгочих штэ. Бас дажгүй штэ бид нар чинь тийм үү? Гэсэн Бурхан энд яасан бэхээр үннийг нуун дарагдуулах үед түүний уур хилэн тий бий болдог тухай эндээс гарч ирж байгаа. Тэгэхээр Бурхан зөвхөн буруу үйлд уурладаг биш тэр яадаг вэ гэхээр үннийг нуун дарагдуулахад хүртэл түүний уур хилэн бий болдгийг бид нар эндээс ойлгох хэрэгтэй болж байгаа гэсэн. Амьдрал дээр их тийм зүйлүүд за тэр тэгчнэ гэдэг ингээд үннийг ингээд нуугаад байдаг тий. Тэр ингээд буруу ойлгочноо гэдэг ингээд үннийг нуудаг. Бидний амьдралд их тийм өргөн хэрэглэгддэг хандлага гэх юм уу? Би боддیں۔ Христ итгэгч болсноос хойш ер нь их тийм үнэн амьдрах гэж хичээж байгаа байхгүй. Ялангуяа эхнэр тэр хоорондын харилцаа тий. Нэгнээсээ нуух зүйл байхгүйгээр амьдрна гэсэн. Гэр бүлийн харилцаанд чинь зарим эхнэрүүд чинь нууц данс монстой байгаа зү тий. Манайхан бас тийм байгаа юм шиг зү. Дэлхий яг тийг заах бах л да. Нууц танстай байхгүй шүү. Амьдрал аюултай гэл ингээл тий. Манай эхнэр байхгүй хаа гэж найдаж байна. Тэ байхгүй гэдэг хэлсэн л дээ надаа. Тэгэхээр Бурхан буруу зүйл уурладаг биш тий. Тэр үннийг нууж байгаа хүмүүс, үннийг нуун дарагдуулж байгаа альва зүйлд уурладаг байна. Нэгэсэндээ үннийг мэдсээр байж байгаагаа далдалж байгаа хүний тухай хэлж байгаа гэсэн үг шүү дээ. Яагаад ингэж байгаа юм бэ гэхээр үннийг дарах үед яадаг вэ гэхээр гэрэл унтардаг гинэ. Үннийг дарах үед гэрэл унтардаг. Бид нар энэ орчин маань харахгүй байвал гэрэл асаавал бүх зүйл ил болдог тийм. Тэгэхээр Бурхны үнэн нь яадаг вэ гэхээр энэ дэлхий дээр ирээд юмыг илчилж өгдөг юм байна л да. Нэгсэнтэй дэлхий дээр гэрлийг асааж өгдөг гэсэн үг. Ойлгож байна тийм. Бурхны үнэн дэлхий дээр ирэхэд. Өдөр хамтдаа Иохан номын 3 дугаар бүлгийн 17-оос нэг ишлэл хараадах юм. Иохан 3:17. За би 16-аас нь уншчихъя за. Энд дээр юу гэж өгөхөөр Бурхан ертөнцийг үнэхээр харилсанд цорын ганц хүүгээ өгсөн тул хүүд итгэгч бүхэн мөхгүй харин мөнх амьтаа байх болно. За би 13 оны орчуулгаас уншиж байгаа шүү за.
Зарим тохиолдолд Библийн орчуулгууд нөгөө оноосоо шалтгаалаад нэг жоохон өөрчлөлтүүд байгаад байдаг шүү. За. Энэ бол нэг тийм утгын өөрчлөлт бол байхгүй. Зүгээр нэг мөгийн найруулга зүй явж байгаа шүү. За. Хүүгээ өгсөн тул хүүд итгэгч бүхэн мөхгүй харин мөнх амьтаа байх болно гэж. Учир нь Бурхан ертөнцийг яллахын тулд биш харин түүгээр дамжуулан ертөнцийг аврахаар хүүгээ ертөнцид илгээсэн билээ гэж. ертөнц гэдэг нь энэ дэлхийн тухай ярьж байгаа. Тэгээ Есүс Христ энэ дэлхий дээр ирснээр яасан бэхээр тэр үнэн байсан байхгүй. Тэгээ тэр үнэн байсан учраас маш олон зүйлүүдийг илчилж исэн байгаа. Маш олон тийм далд байсан зүйлүүд ил гарч исэн гэсэн үг байхгүй. Хамгийн том зүйл нь юу байсан бэхээр тухайн нийгмийн одоо гол суурь болсон нэг зүйл нөгөө нэг сургаал номлол байсан шүү дээ. Бүр нөгөө анх хүн бий болохоос ахуулаад Бурхан нөгөө хүн төрлөختөнд ажиллаж ирсэн одоо юм зааварчилгаа гэх юм уу. Тэгээ тэрийг заадаг байсан нөхдүүд нь сүлд төрийн гажицсан байсан. Гажицсан тий. Өөрийнхөө хүсэл таас зорилгод одоо нийцүүлж ирсэн гэсэн нэг талдаа. А дээр нөгөө нэг хуулийг баримтлаад хитийнхэн хатуу ширүүн байсан гэх юм уу. Тэгээ энэ зүйлийг илчилж өгсөн байгаа. Есүс ирээд үнэн байснараа илчилж өгсөн байгаа. Үнэн илчлэгдсэн гэсэн үг. Тэр үннийг дарахаар яадаг вэ гэхээр энэ дэлхий дээр байгаа гэрэл унтардаг гинэ. Тэгэхээр бид нар үнэн дотор байж чадах юм бол нийгэм цэвэршнэ гэсэн үг. Ер нь бол. Би өөрөө цэвэршнэ. Миний эргэн тойрон цэвэршнэ. Гэр бүл минь цэвэршнэ. Нийгэм цэвэр болно гэсэн ойлголт явж байгаа гэсэн. Тэгэд Бурхан яагаад уурлаад байгаа юм бэ гэхээр түүний хүсэл гүйцэтгэхэд саадулж ийн гэсэн үг. Хэрвээ үннийг бид нар дарах юм бол. Тэгэхээр өдөр хамтдаа энэ зүйлээс ойлгоод үннийг дарддаг тэр зүрхийн талаархны 3 ойлголтыг Библиэс өнөөдрийн хэсгээс авъя гэж бодож байна. Магадгүй маш олон зүйлийг бид нар ярьж болно л доо. Тэгэхээр өнөөдөр яг их хэсгээс хэдүүлээ яг энэ зүрх хэрн яагаад энэ үнэнд дарагдаад байгаа юм бэ? Бурханы уур хилэнг яагаад бий болгоод байгаа юм бэ? Гэдэг энэ ойлголтыг хэдүүлээ авах нь чухал ах гэж бодож чуулганаараа. Тэгээ мэдээж бид нар бас олон жил чуулганд явцсан учраас зарим хүмүүс мэдж байгаа байх. Гэхдээ эзний өгдөж байгаа үг бүр юу вэ? Шин. Эзний ариун сүнс бидний дотор үргэлж тэр өөрийн үгээрээ дамжуулан ажилласаар байх. Ажиллах болно. Амен. Амен. За, нэгдүгürt нь хэдүүлээ юуг ойлгох вэ гэхээр Бурхныг мэдсэн атлаа үл тоомсорлох ухамсарын хаалт гэнэ. Хүмүүс Бурхныг мэдсэн атлаа түүнийг үл тоомсралдаг гэсэн үг. Энэ яаж нэг гэхээр бид нар үннийг нуун дарагдуулж байгаа зүрх гинэ. Өнөөдрийн үгийн дагуу бол тэр өдөр хамтдаа 19 дэх хэсгийг уншъя. За. 3 За энэ дэр ингэж штэ. Яг л хүн төрлөختөнд Бурхныг мэдэж болох зүйлс илэрхий байдаг гинэ. Эн чин Бурхан л хийх боломжтой доо гэдэг зүйл гэсэн үг байхгүй. Тэр нэг өсөнтөө хүн өөрийгөө нөө мөхөс гэдгийг тэр байдлаар дамжуулан ойлгодог шүү дээ ер нь тий. Тэр магадгүй бид нар байгаль дэлхийг харахтаа энэ арай одоо бид нэг тийм тесрэлт болоод гэдэг энэ итгэл бидний байхгүй бах тийм үү. Энэ Бурханы бүтээл шүү дээ ер нь тий. Бурхан бүтээс. Эзний ивэлээр би бас нэг Монгол улсаас нэг 4 удаа тойрсон байдаг байхгүй. Эзний ивэлээр ингээд 4 удаа Монгол улсын бүх аймагуудаар за Баян Үйлгээс бусад бүх аймагуудад очисон. Нэг 333 сум байдаг баха. Тэрний нэг 200 орчимд нь очиж үтсэн байт. Эзний нэгүслэр нэг ажлынхаа шалтгаанаар ингээд явсан. Тэг ингээд явж явах үед Монгол улсын маань энэ байгаль
Тэгээ энэ цогцолгоо ямар гоё юм бэ гэдгээр нь бол ингээд нүдэрээ хараад тэгээ тэр үед ингээд нэг яагаад ч ингээд дотроос бүр ингээд бурхныг алдаршуулмаар одоо ингэж нэг одоо тийм оршууд ятгагдчихсэн гэх юм. Ятгагдчихсэн. Энийг л бурхан л ингэж бүтээхгүй юм бол энэ хүнээр л бүтээгдэх боломж байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр бид нар энэ байгаль ертөнц альва зүйлийг харахтаа тэгээд сүулдэ хүмүүс нөгөө нэг тэгдэг учраас хүмүүс нөгөө түүнийг бас шүтээд байгаа шүү дээ. Тэгээ уул ус шүтдэг хүмүүс их байгаа шүү дээ ярин тийм үү? Яг бол тэнд нэг юм онцгой юм байна гэж мэдээд нь шүү дээ. Цаанаасаа тий. Тэгэхээр түүнийг харахтаа бурхан байна гэдгийг бол харддаг гэсэн. Та нар ч гэсэн тийм байгаа хаа гэж найдаж. Одоо бидний бас энэ оюун ухаан. Хүний энэ оюун ухаан ч одоо бүр дилдэхгүй болчиход байна шүү дээ тийм үү? Гайхамшигтай тий. Тэр яг гэхээр бид нар мэдээж ингээд энэ бүтээл рүү ингээд очихоор яалтчгүй бид нар эхлэл ном руу л очих хэрэгтэй болдог тий. Энд дэр маш тодорхой хэлээд өгсөн байдаг. Тэгээ бид нар эхлэл номыг харах юм бол бүтээл тэр чигээрээ явж байгаа. Бүтээл яаж бүтээгдсэн бэ гэдэг. Тэгээ тэрэн дундаа онцгойлоод бидний хүн биднийг бурхны дүр төрхөөр бүтээвэ гэж байгаа шүү дээ тий. Бурхны дүр төрхөөр бүтээвэ гэж. Ямар ч энэ оюун ухааныг бол бид нар нэг ингээл нэг өөрсдөө нэг хайгаал олоод авсан зүйл биш байх тийм үү? Яг бид нар ингээ хөгжүүлдэг л ах л да. Янз бүрийн зүйлээр тийм ингээл хичээл үзэл ч юм уу, ном уншаал ч юм уу, туршиж үзээ ч юм уу тийм. Гэхдээ энэ чинь анхнаасаа байсан биз дээ. Та төрөхөд л байсан биз. Таны ухаан ороход л байсан биз дээ. Зөв. Ухаан ороход л байсан шүү дээ. Тэгэхээр энэ бурхнаас бий болсон зүйл байхгүй юу? Бурхнаас бий болсон зүйл. Тэгээ эхлэл номон дээр нэг хүнийг бүтээсэн тухай байгаа шүү дээ. Эхлэл номын 7 дээр ингэнэ. Тэгэхэд эзэн бурхан газрын шорооноос хүнийг урлаад амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад хүн амьд бит болжээ гэсэн байна. Энэ л одоо бүх зүйлээс ялгарч байгаа ганц шалтгаан ерөөсөө л энэ байна. Бурханы бүх бүтээлүүдээс ялгарч байгаа хүний ялгарч байгаа ганц шалтгаан ерөөсөө л өдөр хамтдаа Бурхан амин амьсгалыг хүнийг хамраар нь оруулжээ гэсэн баг. Үлээжээ, бий болгожээ гэсэн баг. Энэ нөгөө Бурханы дүр төрх явж байгаа байхгүй. Бурханы дүр төрх. Тэгэхээр бид нар анханасаа бүтээгдсэн надтай хамт байсан би өөрөө олж аваагүй тэр зүйл маань юу байсан бэхээр энэ оюун ухаан байгаа байхгүй. Энэ Бурханаас бий болсон зүйл гэсэн. Тэгэхээр бид нар энэ бүх зүйлийг харахтаа Бурханыг таньж мэдэж болно гинэ. Өнөөдөр бидний их бол Библи их. Тэгээ 3 дахь нэг зүйл нь юу байгаа гэхээр ёс суртахууны мэдрэмж. Хүнийг юм цаанаасаа нэг юм ёс суртахуунтай байдаг шүү дээ, тий. Хүнлэг гэх юм уу? Гэхдээ харамсалтай нь бас хүнлэг бус хүмүүс олон байна, тийм үү? Бид нар ёс суртахууны мэдрэмжийг хамгийн одоо түрүүнд ойлгож болох нэг зүйл нь хүчтэй зүйл, хүчгүй зүйлийг хоёулаа адилхан хүн. Гэхдээ хүчтэй нь хүчгүйгээ одоо юу гэдэг нь те дарах гэдэг юм уу? Дээрлэх гэдэг юм уу? Ингээд харахаар энэ ямар ёс суртахуунгүй юм бэ гэдгийг хүн шууд мэддэг ш. За одоо энэ дээр жишээлбэл одоо эрэгтэй эмэгтэй хоёр хүний харилцаа байж болно те. Эрэгтэй чинь бие махбодууд бол эмэгтэй хүнийгүүд бол хүчтэй байна шүү дээ. Тэгээд тэнд ингээд дарамт ирэх үед хүмүүс харахад энэ ямар арчаагүй ирвэ гэж байгаа шүү дээ. Ер нь бол тийм үү. Магадгүй бид нар хүүхдүүд байна тийм учраас дэлхийн ертөнцид одоо энэ хоёр зүйл дээр ясрыг ач холбогдол гэж байгаа шүү дээ. Ингээл гендерийн эрх мэрх гэл ингээ гараад ирцэн тийм. Тэгэхээр энэ ёс суртахууны мэдрэмж гэдэг зүйл бол хүнд угаасаа бас Бурханаас өгөгдсөн орон зай байна гэх дүндэр. Тэнд бүгдийг ингээд харахтаа бид нар түүнийг үл тоомсорлох боломж байхгүй байгаа. Үл тоомсорлох боломж байхгүй. Харамсалтай нь хүмүүс түүнийг хүлээн авахыг хүсэхгүй байна. Энэ л том асуудал. Яасан бэ?
Үннийг яа нэглээ? Өөрийнхөө хүслийн дагуу хэмжинэ гэсэн шүү дээ. Гэхдээ үнэн Библи дотороо бид нар Библийн дагуу хэмжих учиртай юм аах түнэр. Хэрвээ бид нэр альва зүйлийг яг өөрийнхөө бодож байгаагаар хэмжээд эрхэлэн бол асуудал үүснэ гэсэн үг. Угсаа асуудал үүснэ. Яг л энэ үнэн биш учраас. Төгс үнэн биш байхгүй юу? Яг бид нар амьдралын туршлагаас олж авсан байж болно, сурч мэдээд олж авсан байж болно. Гэхдээ энэ төгс биш байхгүй юу? Тэгэхээр бид нар үннийг өөрийнхөө хэмжих нь аюултай юм аах түнэр. Дэлхий биднэрт юу зааж байгаа вэ? Өөрийнхөө бай. Өөртөө зөв штэ гэж байгаа штэ. Тийм учраас энэ дэлхийд дэрж их аюултай зүйлүүд олон болж байгаа. Хүний тэр нөө хүсэл, зориг, шунлаас. Гэтэ мэдээж нөө хүний нөө зорилгыг бол ерөөсөө ингээ үгүйсгээгүй штэ. Зөвхөн үнэнтэй холбоотой зүйл энд яригдж байгаа шүү зэ. Тэр яг нөө өөрийнхөө хүсэлд нийцүүлж чадахгүй байгаа учраас, нүүдэхгүй байгаа учраас Бурхныг мэдсэн атлаа үл тоомсорлж байгаа хандлага зүрхэнд байна. Тэгэхээр яг бид нар нэг ийм зүйл байгаа шүү дээ. Бид нар ингээд өвдөг ч юм уу, шаналлах ч юм уу, ганцаардах ч юм уу. Тэх үедээ бид нар Бурхныг хайдаг шүү дээ. Бурхан байна уу? Ядрах үедээ гэх юм. Ер нь бол ингээд амьдрал хэцүү байх үед Бурхан та тусалчаач те. Тэ. Бууж өгч шүү дээ нэг төрлийн те. Та үнэхээр байдаг би олон газар явж үзэл. Тэгээ та үнэхээр байдаг юм бол надад нэг туслаад хаач гэдэг ингээд чин сэтгэлээсээ бид ингээд хүсэмжилдэг. Тин ч өөрөө яаж нэхэр бид нар Бурхан байна гэдгийг мэдээд байгаа байхгүй юу ер нь. Илэрхий байгаад байгаа байхгүй. Харамсалтай хүн яадаг вэ гэхээр элбэг хангалуун байх үедээ Бурханаа мартдаг. Нэгсэндөө үннийг нуу тархитуулж байгаа гэсэн үг байна. Яагаад? Би ядрахгүй л байна л да. Одоо бол надад нэг тийм бурхан хэрэг алга байна л да. Зүгээр л би тэгж бодож. Зүгээр л надад тийм ба. Надад амар байгаа учраас. Тэ? Би болж шít. Надад мөнгө байна, машин байна, ажил байна, карьер байна. Болж шít. Яаж? Өөрийнхөө хүслээс болж үннийг нуу дарагдуулж. Үйлдэл явж. Нэгсэнд үл томсорлж байгаа. Үннийг үл томсорлж байгаа. Түүнийг мэдсээр юм байж үннийг үл томсорлж байгаа. Үйл явдал байна ах түнэр. Үнэн бидэнд ил байна. Гэхдээ бид түүнийг харахыг үнэхээр хүсэхгүй байх. Дэлхий шүү, дэлхий. Тэгэхээр харанхуй байх нь Бурхны буруу биш, харин хэний буруу байх нь? Бидний буруу байх нь шүү дээ. Үннийг ойлгоогүй бидний буруу байх. Хоёр дахь ойлголт. Талархалгүй зүрх итгэлийг унагадаг. Талархалгүй зүрх итгэлийг унагадаг. Өдөр хамтдаа 21-р хэсгийг ишлэлийг хамтдаа уншъя. Дараагийн хэсгийг гаргаж өгөөч. 3И. За түүнийг алдаршуулсан ч үгүй, түүнд талархал өргөсөн ч үгүй гэж өнөөдөр ихнэр хэлсэн байна. Түүнд алдаршуулсангүй, түүнд талархал өргөсөнгүй. Тэгэхээр талархалгүй зүрхтэй болох үед яадаг вэ гэхээр сүнслэг үхлийн эхний дохио байдаг гэнэ. Хүн талархаа болж өгөх үед ер нь бол итгэл дотор унж байгаа л гэсэн санаа байхгүй. Түүний дохио. Бид нар нэг амьдралаа хэмжиж болно шүү дээ ер нь бол тийм. Биеэр нь талархалж чаддаг хүн үү, чаддгүй хүн. Тэгэхээр яг мэдээж хүний амьдралд талархахгүй байх олон шалтгаан байж болно. Гэхдээ нэг зүйлийг болоор би амьд байна. Бусд нь боломжтой гэсэн үг байна. Хүмүүс биднэрт бурхан хайрласан учраас яг л адилхан 24 цагийг өгсөн шүү.
Яг л адилхан агаар өгсөн шин. Түүнээс намайг нэг юм битүү юм дотор байлгачаал те. Хангааг ингээл нэг сайхан юм уул хатаар явуулаагүй шүү дээ, тийм үү? Бүгдэнд нь адилхан хандсан гэсэн үг байна. Тэ? Тэрийн талархах сэтгэл. Талархах зүрхгүй болж ирэх үед итгэл ундаг, үхэл одоо тийм сүнслэг үхлийн эхлэлийн дохой болдог гэдгийг бид нар харах хэрэгтэй гэсэн. Нөгөө талдаа хүн талархаа болох үедээ бурхны хүндлэхэ болдог. Хүн талархаа болох үедээ бурхны хүндлэхэ болж эхэлдэг гэсэн ийм санаа явж байгаа юм дээр. Алдаршуулдаггүй, талархдаггүй. Тэр энэ дотор өөрөө юу явж ийнэ гэхээр хүн өөрийгөө төвд тавьснаас үүдэлтэй гэсэн. Одоо энэ хуваачлалд явж шүү дээ ер нь бол тийм. Өөрийгөө төвд тавьж эхэлсэн гэсэн үг байна. Улан бурхнаас энэ чадварууд, ёроолууд, бусад зүйлүүд өгөгдсөн л дөө. Тэгээд тэрүүгээрээ магадгүй ингээд нэг юм амжилт бүтээлтэй амьдэрсэн байж болно, хангалуун байсан байж болно. Нэгснэ тэрэндээ бардаж эхэлж байгаа. Нэг өөрөө би чадна гэдэг хандлага гэсэн үг шүү. Би чадна. Тэг хүн өөрийгөө төвд тавиад ирэх үед тэндээс л одоо уналт эхэлж ийн л да. Ер нь бол дахиад хэдүүлээ эхлэл номноос харах юм бол бурхан хүнийг бүтээгээд тэгээд тэднийг бурхантай хамт байлгах юм тусгай газар аваачсан бохгүй. Эдийн цэцэрлэг гэдэг бий болгож өгсөн шүү дээ. Тэгээд тэнд нэг хийсэн зүйл нь юу гэсэн бэхээр та нар одоо энэ сайн мууг мэдүүлэх зүйл рүү битгий ортороо гэдээ бол бурхан гуйсан бохгүй. Гуйсан. Тэгээд ингэсэн байна. Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс идэж болохгүй. Сайн сонсороо. Түүнээс эзэн тэр өдөртөө л чи зайлшгүй үхэн гэсэн байна. Зайлшгүй үхэн анхааруулсан. Тэгээ харамсалтай нь бид нэг ингээд цаашаа явах юм бол нөгөө нэг тэр мод нь ядчих чинь өмнө бид нар бас нэг уншижсэн шүү дээ. Хүнсэнд сайн нүд булаам энэ үг их олон өгөгдөж байгаа шүү манайхаа. Нүд булаам ухаан тэлмээр хорхоо хүрмээр сайхан харагдсан тул жимснээс нь авч яасан бэлээ идсэн гэж байгаа байхгүй. Одоо энд яасан бэхээр хүн өөрийгөө төв болгосон баг. Хүн өөрөө төв болоод ирэх үед одоо яаж нэхэр бурхныг умартаж эхэлж байгаа. Бурхантай хамт байгаадаа талархаж чадхаа болж эхэлж байгаа. Одоо яас илүү юм нэхэж эхэлж шүү дээ ер нь бол тийм. Яасан төв болсон учраас. Шалтгаан нь яалаа нэг юм ятгалагд ордог үсттэй тийм. Та нар яах ч вэ зү идчих юм бол бурхантай л адилхан бол хэцүү байхгүй ер нь бол тийм. Тэгээд хүн өөрийгөө төвд тавиад тэгээд яасан бэл үхсэн. Бурхнаас таслагдсан байхгүй ер нь. Аюултай. Талархахгүй зөрөх гэдэг бол аюултай гэдгийг энэ маш тодорхой хэлж өгсөн байна. Тэр өнөөдөр магадгүй бид нар бурхан талархахаас илүүгээр яаж байгаа гэхээр магадгүй амжилт өнөөдөр тийм амжилтаар одоо тэр талархлыг авж штэ ер нь бол тийм. Уул нь бид нар өөрсдөө талархах хэрэгтэй байтал өөртөө талархал аваад байгаа. Амжилт гаргаснараа за чи болж шүү. Энд ерөөсөө амжилтыг үгүйсгэж байгаа зүйл ерөөсөө байхгүй шүү. Зүгээр л бид нар маш сайн суурай ойлгоод авчих юм бол цаашгаа зөв алхнаа л гэсэн үг. Нэгсэндээ бид нар үннийг ойлгочих юм бол үнэн дотор алхнаа л гэсэн үг байхгүй дээр нь. Боловсрал тийм. Маш өндөр боловсралтай болчих юм бол би үнэн амьдрнаа л гэдэг шүү дээ ер нь бол тийм. Нэр хүнд тийм. Тэр энэ бүгдийг бурхнаа болгосон байгаад асуудал байна. Энэ нөгөө өөрийгөө төв гэдэг нь энийг яриад байгаа байхгүй. Өөрийгөө төв болгоно гэдэг нь. Магадгүй хүүхдүүдэд сайн сургууль оруулах тийм. Хүний нүдэнд харагдах байдлууд байхгүй юм тийм. Гэтэл бид нар бурханд итгэдэг хүмүүс бол ах дунараа би эзний үгийн дагуу та бүгдээс нэг зүйлийг ятгая. Энэ зүйлүүд байж болно.
Гэтэ бид нар үр хүүхдүүдтэй сайн итгэлийг өвлүүлэгч нар байцгаая. Сайн итгэлийг өвлүүлэгч нар. Энэ бол бидний хийх ёстой зүйл байхгүй юу? Үнэн байхгүй юу? Итгэлийг өвлүүлнэ гэдэг нь өөрөө тэрүүгээр амьдрнаа л гэсэн үг шүү дээ. Ер нь бол тийм үү? Өөр сонголт байхгүй ер нь. Сайн сургуульд оруулах те магадгүй одоо бид нар сайн одоо эд хөрөнгөтэй байх, гой байртай байх ч юм уу те. Нүдэнд харагдах зүйл. Яг энэ хэрэгтэй. Гэтэ энэ төв байж болохгүй л гэж. Бусдын өмнө илүү те. Тэг бид нар ийм болоод ирэхээр сүултээ яаж байгаа гэхээр бурханд баярлахаа болчихж байгаа гэсэн. Өөрөө төв болоод ирэхээр л бурханд баярлахаа болчихж байгаа. Бурхныг мартаж эхэлж байгаа гэсэн. Тийм учраас яадаг гэхээр зүрх харанхуулж байгаа. Харанхуулт эхэлсэн. Тэгэхээр талархдаггүй хүн амархыг танихад их амархан гинэ. Эдэл бас болгоомжтой байхгүй бас эвгүй юм бэл. Тэр яадаг гэхээр ингээ үргэлж ингээ яадаг гинэ. Гомдлж яадаг. Тэрч болохгүй байх, энэч болохгүй байх, тэрч бүтэхгүй байх, энэч тэхгүй байх, тэрч намайг тэгчлээ, энэч намайг ингэчлээ. Би болно тэгсэн байхгүй юу? Би ингэсэн байхгүй юу гэдэг ингээл гомдол явж яадаг. Тэрч намайг хайрласангүй, энэч намайг уучлсангүй. Би уулын түүнийг хайрлаад байгаа байхгүй юу? Гомдол явж яадаг. Талархдаггүй зүрх нь. Бид нар Египтээс гарсан ном руу харах юм бол эзэн ирэн хүн төрлөخت, бурхан ирэн хүн төрлөختөнд гайхамшигтай олон ажлуудыг хийж байгаа шүү дээ. Тэд нар хийж байгаа ажлуудаар нөгөө нэг танигднаа гэдэг. Танигднаа гэдэг. Тэгээ Израиль гэдэг үндэстнийг сонгоод тэр үндэстнээр дамжуулан бурхан хүн төрлөختөнд одоо ажиллаж байгаа шүү дээ. Ажилласан тийм. Тэгээ бурханы хайрлсан ард түмэн яасан бэ гэхээр өөрсдөө нэг төв болгосноос болоод Египтийн боолчлолд орцсон шүү дээ. Тэгээ Египтийн боолчлол маш хэцүү байсан. Бид нар энэ боолчлол гэдэг ойлголтыг мэдж байгаа шүү дээ, тийм. Ирэх чөлөөгүй боолчлол. Египтэд ингээ боол болсон байхгүй эзний ард түмэн. Тэгээ тэр хэцүү боолчлолын амьдралаас бурхан чөлөөлөөд чөлөөлөхдөө зүгээр ингээ заазаа чөлөөлч гэж чөлөөлөөгүй. Өөрийн ард түмний амьдралд олон гайхамшиг хийсэн байхгүй. Яалаа бүр 10 гамшиг өгсөн тийм. Тэгэл нөгөө дээгүр өнгөрөх баярын нөгөө үйл явц байгаа шүү дээ, тийм. Эзний ард түмэн түүнд дуулууртай байсан нь үлдээд үлдсэн зөхөгдөж байгаа. Тэгэл улаан тэнгисийг тэлээл тийм. Чи бүгдээрээ түүхэн үйл явдал ш. Тийм. Нэг гайхамшигуд их хийдэг. Тэгээд амралтын газар явж байгаа үед яасан нь цөлөөр яваад. Тэгээ бурхны энэ гайхамшигыг харсан ард түмэн сүлдээ яасан бэгээр маш их гомдлсон бох. Байнга л бурханд гомдлж байсан. Энийг юу гэж хэлж байгаагаар би бидэд гонгнон гэж байгаа. Эзний амд ард түмэн гомдолж гонгноо. Тэр амар хэцүү байсан гэсэн юм ер нь бол тийм. Энэ ямар талархаж чадахгүй байх гэсэн. Өөр тэдний дээрээс ч нөгөө нэг маана болгосон шүү дээ. Өлсөд байна гэхээр нь хоол өгөөл тийм. Тэгээд авраад үгүй би махадмаар байна гэдэг юм бол бүдэн шуу буулгаал. Тэг ингээд ийм юмнууд болж байгаа шүү. Авсуумаар байна гэдэг бол ус гаргаал тийм. Бурхан бас хайртай байгаа ард түмэн тийм. Тэгээ энэний ардгандаа нэг гонгоно явж байсан. Гэтэ бурхны нэгүсэл үргэлж хамт явж байсан. Талархах зүрх байхгүйсэн гэсэн. Тэг манай баг хоёр нь байн гонгондог байхгүй. Гомдлоо ингэж тайна. Тэгээ би хэлдэг. Чи бити гонгноод би гонгноогүй штэ гэдэг. Тэр бид нар ч магадгүй бурханд яг адилхан те. Байнга л ингэ гонгонжээд гомдлжээдэг юм шиг. Талархах сэтгэл байхгүй гэсэн юм шиг те. Тэр бид нар энийг анхаарах хэрэгтэй гэсэн. Энэ бол яаж нэхээр талархах сэтгэлгүй хандлага байна гэх юм. Хоёр дахь нэг зүйл нь юу гэхээр нэг бурханд талархах сэтгэлтэй хүн яадаг вэ гэхээр бүх зүйл ивэл. Бүх зүйл ивэл. Өнгөрүүлсэн бүх амьдрал минь өнөөдрийн намайг бий болгох ивэл. Өнгөрсөнд бие туулсан байж болно.
Гэхдээ тэр зүйлээр дамжуулан бурхан өнөөдөр намайг хэлбэржүүлж байгаа байхгүй юу? Тэр амьдралд маань байгаа бүх зүйл ивэл гэж хүлээж авах нь талархдаг хүний хандлага гинэ. Одоо нэг ингэ гоё таньдаг болох нь шүү заа юу. Тэг хэлэн шүү заа. За, ингээд ойлгомжтой харагдаж байгаа баха гэж найдаж. За, 3 дахь нэг шалтгаан нь юу гэхээр одоо энийг яриад дуусгая. Бүтээлээс илүү бүтээлд нь мөргөх. Тэр хамтдаа 25-ыг уншия. Гурван бүтээлээс нь илүү бүтээгчээс нь илүү бүтээлд нь мөргөж эхэлсэн гинэ. Энэ зүйл нөө бидний нэг зүрх хаагдсан. Үннийг таньж мэдхэд хамгийн том саад болж байгаа зүйл байна шүү дээ. Тэр одоогоос тэр хэдэн зуун жилийн өмнө, хэдэн мянган жилийн өмнө Паул илж яг л бидний өнөөдрийн амьдралыг бас хилээд өгсөн юм шиг харагдаж байгаа байхгүй юу? Яг бүр тамат. Хизээ хаана амьдарч байгаа сүлж шалтгаалаад аль эрен үед аль зуунд амьдарч байгаа сүлж шалтгаалаад үнэн гэдэг зүйл өөрөө хамт оршин байдаг юм байна хаа. Тэр магадгүй өнөөдөр бид нэр ингээд хөгжөөд шинжлэх ухаан хөгжөөд бас юмыг олж мэдээд бид нар магадгүй нөө чулуул ч юм уу модонд ч юм уу ийм зүйлүүдэд бид нэг өөр шүтэнүүдийг одоо бий болгохоо болсон байж болох юм. Одоо уул усанд одоо мөргөнч гэж одоо юу ах вэ? Чи бурхны бүтээл юм байна шүү дээ. Гээл Тэгэхээр бид нар одоо бүтээгчт нь мөргөж гинэ гэдэг юм хандлагатай байж болох. Гэхдээ магадгүй бидний тэр шүтэн мөрөгдөг зүйл маань өөр болцсон юм шүү дээ. Аргаа өөрчилсөн гэсэн үг байхгүй юу? Аргаа өөрчилсөн. За мөнгө байж болж байна Яг бол мөнгө бидний амьдрал хамгийн чухал хэсэг шүү дээ. Маш чухал. Өдрөөр бид нартай уулзж байгаа. Өдрөөр бид нартай уулзж байгаа юм хэсэг байгаа даа шүү дээ. Тэгэхээр энийг бид нар төвөө болгосон шүтэнэ болгосон байх юм шүү дээ гэж. Үнэн алдагдаж эхэлж байгаа гэсэн үг байхгүй юу? Чухал. Гэтэ шүтэн болж болохгүй л гэсэн үг. Мөргөж болохгүй л гэсэн үг тийм. За амжилт, карьер, эрх мэдэл олон зүйл. Цаашаа гоо үзэсгэлэн нэлээ өндөр байгаах тийм үү? Технологи бие даасан байдал. Энэ бүгд яаж нэхэр бид нар өөр шүтэнтэй, өөр мөргөгчтэй болсон байх үед. Мөргөдөг юм өөр зүйлтэй бол бурхнаас өөр зүйлтэй болсон байх үү гэдгийг сануулсан байна л да. Тэр энэ бие даасан байдал гэдэг их юм аюултай. Мэдээж бид нар бурхан дотор хүчтэй байгаад явах нь ойлгомжтой. Гэхдээ энэ юу гэхээр бурхнаас тусгаарлагдах ойлголт байхгүй. Дахиад бид нар эхлэл өмрөгөө очих юм бол нөгөө хүнийг төлөөлүүлж иш татсан хоёр маань яасан бэ гэхээр би даах хүсэл байсан бохгүй юу? За ер нь бурхантай ижилхэн болчихё гэдэг энэ хүсэл чинь тэдний шүтэн болж эхэлсэн байгаа байхгүй. Мөрөгдөх зүйл нь болж эхэлсэн ч юм уу тийм. Тэгээ тэрнээсээ болоод яасан бэ гэхээр үхвэ гэж байна шүү дээ. Яс нөгөө хориотой зүйлийг төрсөн учраас үхсэн. Түүний шалтгаан нь юу гэхээр бурхнаас таслагдсан гэж. Тэгээ бурхнаас таслагдсан. Тэр ийм зүйлүүд болоод явж явах үү гэдгийг бүгдээр хамтдаа бас харах хэрэгтэй. Гэхдээ энэ бүх зүйл сайн заяа. Гэхдээ сайн мэд боловч түрүүний хэлсэн шиг энийг бид нар зүрхнийхээ бурхан болгоцсон байх үү гэдэг л асуудал байгаа. Хамгийн том асуудал нь ерөөсөө л энэ түүнээс ч бурхан өгчээд өгснийхаа дараа чи хэрэгэлцэн үү гэдэг ингээд бид нар нэг тавлж байгаа юм шиг тэгдэг бурхан ерөөсөө биш шүү дээ, тийм үү? Та нар энийг сайн хэрэглээрээ, сайн нэрв байгаараа гэдэг ингээд бүх зүйлүүдийг уулна. Бурхан биднэрт хайрлсан учраас бүх зүйл ивэл гэдэг шиг хайрлсан учраас бидэрт өгсөн. Гэхдээ харин тэрийг нь бид нар ингээд үннийг нуугаад шүтэн болгоцсон байх үү гэдэг л асуудал байна. Шүтэн болгосон байх үү гэдэг асуудал.
За тэгээд цаашаа бид нар энийг ингээд харах юм бол зүрхний төвд маань хэн байна гэдгийг бид нар үргэлж бодож явах нь чухал юм аах та нар. За тэгээд бид нар энэ 25 дахь хэсэг дээрээс биш 24 дахь хэсэг дээрээс нэг зүйлийг ойлгоё. Тэгээд тэр юу гэж ихээр бурхан түүнд буюу бидэнд хүн төрлөختөнд ууралсан биш шүү зэ. Уурлаагүй. Тэр яасан бэ гэхээр зүгээр л хүсэл тачаалд нь орхисон багтаа. Хүн төрлөختнийг. Өдөр 24-ийг хамтдаа дахиад уншчихъя. За 3 Энд нэг зүйл гарч байгаа. Зүнд нь орхих. Бурхан яадаг вэ гэхээр зүгээр л зүнд нь орхиж байгаа. Энэ хамгийн аюулт. Бид нар энийг маш сайн бодох хэрэгтэй. Бурханы хамгийн одоо тий за юу гэдэг юм те хүн төрлөختөнд байгаа аюултай шүүлт бол ерөөсөө энэ ах. Зүнд нь орхих. Хүсэл тачаалах нь хүсэлт нь зүнд нь орхих. Бурхан зүгээр зүнд нь орхиж байгаа бох. За. Дүүрсэн хэрэг. Орчиж ийн гэсэн. Түүнээс ч тэнд ингээл нэг уурлал, амар болоод те янз бүр болоод хэлбэрт ороод тийм байхгүй байгаа. Эндээс харахаар тэр зөндөн орхих гэдэг юм ойлголт тавьчих. Бурхан чамайг хизээч орхихгүй харин хүсэлт чинь даатгсан гэдгийг бид нар ойлгох ёстой шүү. Тэгтээ биднэрт найдвар байгаа. Тэр найдварыг хэдүүлээ те эх өдрүүдэд бас эзэн биднэрт илчилж өгөх байхаа гэж найдаж байна. Хамгийн чухал зүйл бол эзэн хүн төрлөختнийг хайрлсан учраас Иесус Христийг энэ дэлхийд яасан гэлээ илгээсэн гэсэн. Бидний Иохан номын 3:17-аас харах юм бол тэр заалмай дээр бүх уур хилэнгээ те Иесус дээр тавьсан баг. Загалмай дээр Бурхны нөгөө нэг үннийг нуун дарангууд нь илчлэгддэг нөгөө уур хилэн Есүс дээр загалмай дээр тавигдсан байхгүй юу? Тийм учраас бидний нуун дарагдуулж байгаа тэр үннийг Христ ил болгох юм аах. Бидний энэ зүрх сэтгэл тэр олон шүтэнээр тэр олон тэр худал хуурмаг зүйлүүдээр дүүрсэн байгаа тэр орон зайг Христийн оршихуй дүүргэх юм аах. Амен. Христийн оршихуй дүүргэх. Эндээс бидний амьдрал гайхалтай өөрчлөлтүүд ирэх болно аах. Тэгээд бид л бас өөртөөсөө нэг хідэн зүйл өөртөө сануулъя гэх юм уу? Тавиад тэгээд өнөөдөр хавгийг дуусгая. Үннийг нуух, орлого илчлэгдэх гэх юм уу тийм ийм. Бурханд үнэн бус далд нүгэлтэй зүйл байна уу? Өөрөөсөө хэдүүл асууцгаая тийм юм зүйл. Яагтвэл бурхан үннийг нуух юм бол яа нэг лээ хилэгнэн гэсэн шүү дээ юм бол тийм. Үннээс зүхтаж байгаа зүйлсээ амьдралдаа магадгүй нэрлээ. Би мэдээд байгаа гэсэн үг шүү дээ. Үнэн гэдгийг мэдээд байгаа, зөв гэдгийг мэдээд байгаа. Тэг ингээд зүхтдаг юм байна л та. Сүн ер нь л тийм зүйлүүд бас байгаа юм шүү дээ гэж нэгдүгээрт. Бурхныг нөө үл тоохоо болио л гэж. Үннийг үл тоохоо болио л гэж. Хоёрдугаарт нь өдөр бүр талархдаг зүрхийг одоо тий сэргээцгий. Боломжтой гэсэн үг шүү дээ. Яг тийм. Өдрөөр бурхан минь би өнөөдөр амьдарч байгаадаа танд талархаж байна гэж хэлж чаддаг байх нь юу та ерөөлөв. Яг л энэ харанхуйг зөөлөж гэрлийг сэргээдэг гинэ. Энэ талархал нь өөрөө нэ харанхуйг гэрэл рүү сэргээдэг. Бүтээлт биш бүтээгчт нь үйлчлцгээ яах вэ? Магадгүй те бид мөнгө, ажил, хүмүүсийг те бурхнаа болгосон байгаа юм биш үсттэй. Тэгвэл хэдүүл одоо тэр судлыг бурханд нь буцааж өгөө гэдэг энэ
зүйл. Энэ бүх зүйл яах вэ гэхээр тэр л зүйл бидний жинхэнэ амар тайван байх болно гэх. Жинхэнэ амар тайван. Жинхэнэ үнэн байх болно гэдгийг эзний нэрээр ятгах байна гэх. Тэгээд Иохан номын 8 дугаар бүлгийн 32 дээр нэг ийм зүйл байна. Тэгээд та нар үннийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө гэсэн. Тэгээд та нар үннийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлөх болно гэж. Хамтдаа залбирая. Хэрвээ та бид үннийг нуун дарвал үнэн биднээс хол байх болно. Харин үннийг хүлээн зөвшөөрвөл тэр үнэн биднийг өглөөс нь чөлөөлнө гэж. Есүс эзэн танд залбирч байна. Бид өнөхөр танд илүү ойртоход туслаач. Бидний амьдралд ямар нэгэн үл томсрол байгаа бол та илчилж өгөөрэй. Бидний амьдралд ямар нэгэн талархалгүй, гомдолсон амьдрал байгаа бол та бас ойлгуулж өгөөрэй. Бид бүтээлд биш бүтээгчд нь мөргөж байгаа мэхлэлт байгаа бол эзэн та илчилж өгөөрэй. Эзэн бид үнний тал зогсохыг үнэхээр хүсэж байна. Та илэхтэй үнийн ирэх үед гэрэл бий болно гэж хэлсэн. Та илэхтэй үнэн харанхууг гэрэлтүүлнэ гэсэн. Яг бол таны үнэн харанхуугаас илүү хүчтэй байсан учраас тэр зүйл өнөөдөр бидний амьдралд үйлчилж байгаад танд талархъя гэсэн. Эзэн та өөрийн чуулганд дуудсан өөрийн хүмүүсийг өрөөж өгч бидний амьдрал мэхлэгдэж байх үедээ харин та биднийг үнэн дотор хүчрэгжүүлж өгөөч эзэн минь ээ. Та өрөөх болтугай эзэн. Таны хайр ямар агуу вэ? Төгс вэ эзэн. Үнэхээр та өрөөх болтугай. Бүх зүйлийг тандаа даатхан эзэн Есүсийн нэрээр залбирч байна. Amen.